Хай, Пич байна. Та өнөөдөр гачган дээрээс харсанчлан өнөөдөр хэрсэн охины өдрийн тэмдэглэл 8 дугаар бүлгийг ярьж өгнө. Яг ийм бүтлгүү дээр назгүй ийм амьдралтай найзах юм бол шеэр хийгээрэй. 4 сарын 1 Мягмар гараг 722 хоцорчлоо. Манай хүнийг Ники гэдэг 9-р анги нүүрэн дээрээ 3 батгатай бас маш азгүй. Манай Ники Берена гэдэг 5 орчмын настай хөөрхөн дүүтэй. Дүү нь ажил сахилахгүй болохоор өөрийнх нь сэрүүлэгтэй цагийг хулгайлаад манай хүн хичээлээсээ хоцрох гэж байгаагаар манай намаа эхэлдэг. Энгийн өдрүүдэд бол манай Ники сургуультай явахдаа босоод шүршүрт орж, үсээх тааж, шүдээ угааж, хувцас өмсөд, сүмхээ аваад галтгоо орж өглөөний цагаа уудаг. Гэхдээ энэ удаа бол тэр өглөөний цагаа ууж амжихгүй. Ягаад гэвэл тэр яг одоо хичээлээсээ хоцрох гэж байгаа дүү Беренагаас болж 744 шүүгэн дээрх шок. Ники 2 сар хөдөлмөрлөж мөнгө цуглуулсны эцэст арайч нэгэн цатгтай гоё төвшин цам засаахгүй юу? Сургуульд ороод ирсэн чинь бүх сургуулийнх нь хүүхдүүд нь бүгд л хуруугаараа чигчилж баярлаж хөөрж өөрийг нь магтаж байгаа юм шиг өөртөө санагдсахгүй юу? Гişтнээс дайсангүй хүн гэж юу яах вэ? Манай Никигийн дайсан бол Маккензи. Маккензига бүр аваасан бохтой зүрлэлсэн л нааж ийн. Маккензиг дүрсэх юм бол яг энэ зурган дээр гарч байгаа шиг шаргал үстэй, цэхэр өнгийн нүдтэй, уруулны өнгөлөгчөд тийм донтцсон тийм ингээд гаднаа гэлэнцэг дотроо паланцэг гэчээр тийм хүн байгаа. Сургууль болгонд локер байдаг тийм үү? Намаа Никигийн локер нь яг тэр дайсангийнх нь хажууд буюу Маккензигийн шүүгээний яг хажуу талд нь байдаг. Маккензи Никиг шууд пункер өглөөний цайнд ухаж идээ юу мэдээ юу гэд гайхаад байсан чинь самц руу ингээд хуруугаар ингээд заагаадна. Шинэ самцанд нь натарх байлгүй гэд самц руугаа харсан чинь самцан дээр нь өглөө Баренагийн идчихсэн хачиртай талх нь өөрийнх нь самцанд наалцсан болж таараад манай Ники бол шууд тэр талхаас алгуулахын тулд бол бүр иймч дуудан муудан гэж толгойд төсөөлсөн заяа. Энэ зургийг харж гин үү? 1055 ядаж байхад Брэндон. Ники сургуулийнхаа Брэндон гээд бор үстэй, бор нүдтэй, аюу өндөр, нуруулаг, хөөрхөн залуу. Тэгээд аюу хошин мэдрэмжтэй, хөсвөр найзууд гээд амьтад хамгаалах тийм төвд ажилладаг тийм залууд сэтгэлтэй ахгүй юу? Тэгсэн чинь Краш Брэндон нэрээд цамцчи яачаа вэ Ники гингүүд Ники манд цамцаа халахж болохлаа хөөхөн. Тэгээд брендинг яг юу гэж асуух гэж ирсэн бэ гэхлээр нэм зуны тийм туслан байд юм л та. Одоо ингээд авиаслаг хүүхдүүдийг авч явдаг. Ники манд өдрийн тэмдэглэлт болохоор үнэхээр гоё зурдаг. Тэгээ үнэхээр гоё зурдаг болохоор тэгээд брендэнтэй хамт явах гад. Тэгээд энэ сургалтнаас Ники шиг тийм авиаслаг хүүхдүүд байл та. Тэр нь нэг өөрийнх нь юу дайсан Маккензи. Уг нь Брэндон өөрт нь гээ явуулах тийм вебсайтыг нь явуулсан юм л та. Тэгсэн чинь даанч дүү Брэнэн дахиад л өөрийнх нь утсаар тоглож байгаад нөө нэг унтраагаа ийцэн. Тэгээд Ники биш Маккензи явах гаруулсан. Гэтэ Брэндон аягүй өөрхөн бас Ники талтай юм шиг байгаа юм. Яа тэгвэл өөрт нь зүгээр дээ Ники дараа жил гэж байна штэ. Энэ жил Маккензитэй би явчих. Дараа жил чи ингээд яваарэ гэдгийгсэн байхгүй. Дараа нь Брэндон бол тэрэ өөрийнх нь утасны гэрлүүн заагаад ой Ники чи ингээд утасны гэрээ хаанаас авсан бэ гэсэн чинь өнгөрсөн жил их дэлгүүрээс авсан ингээд яг артлыг нь харсан чинь шинээр авсан тэр гоё юучгүй тийм юун дээр нь Брена дүүн дахиад л нэг өөрийгөө амар хачин муугаар зураа ийцэн. Йоо Ники чи ямар азгүй юм бэ? 1058 найзтайгаа хийсэн өрөвдөлттэй үдэшлэг. Ники маань маш сайн 2 найзтай. Нэг найзыг нь Клой гэдэг үнэхээр хөвгөлтэй бас жоохон галзуу. Харин нөгөө найзыг нь Зой гэдэг. Зой нь болохоор бараг л My Little Pony дээр гардаг Fluttershy шиг хэзээ амар сайхан сэтгэлтэй хөрхөн ста дараахан охин. 2 найз нь өөрийг нь өрөвдөж бас өөрийг нь аргадаг. Манай Ники манаас үнэхээр тайвширдаг. 11-5 биеийн тамирын хичээл дээр биеийн тамирын багш нь өрөөндөө ороод удаад тэгээд гараад ирэх юм бол бөмбөг шидээд тэгээд тэрэнд нь оног жулдгуу тийм тоглоом байдаг да. Тийм тоглоом тоглох чинь гэсэн үг. Ники тэрэнд нь аюу дургу ягаад гэвэл тэр байн хамгийн түрүүнд хожигдоод тэгээд ангийнхандаа тоглолдог. Тэгсэн чинь энэ бүлэг дээр анхны удаага тэд нэлээд сүүлд нэг 12 дэх хүүхэд үлдсэн байгаа тэр донд нь орчвол яах вэ? Яг тэгэл дажгүй явжсэн чинь гай газрын дороос гिचээр Маккензи гарч ирээд Ники рүү бөмбөг онлно.
Тэр бөмбөг нь баг нэг цагт 1000 бээрийн хурдтай явж байсан учраас манай Ники маань юусоо гүйцэж чадаагүй тэгээд анагдчихж байгаа юм чинь. Тэгээд яасан гэж нөөрлөө нь тас. Тэгээд ухаалдчихж байгаа юм чинь. Энэ удаа та нарт Хэрсэн охины өдрийн тэмдэглэл 8 дугаар бүлгийн 69 дугаар хуудас хүртэл ярьж өглөө. Хэрсэн охины өдрийн тэмдэглэл 8 дугаар бүлэг. Тийм ч амар сайхандаа жаргадаггүй үлгэр. Апарт 2 хүртэл дүүр. Бай бай. Жич. Манай дүүнер та орилдоод байсан болохоор төр зуртаа ингэж оруулчих. Sorry.